Сайн байцгаана уу. Өнөөдөр би та бүхэндээ гэрийн нөхцөл өргөс тэмхээ хэрхэн дарах талаар тайлбарлан оруулъя. За эхлээд өргөс тэмхээ цэвэрлээд 2 цаг орчим хөдөө усанд байлгана. За үүний дараа өргөс тэмхийнхаа 2 талын хэсгийг болон мөн баг зэргийн муудсан хэсгийг аваад 2 см орчим хэрчиж бэлтгэнэ. За одоо ингээд уусанлаа бэлтгээ. 1 кг өргөс тэмхэнд 1 литр ус мал орно. За 1 литр усаа хийсний дараа 9 чихээр давс гэх мэт бусад амтлагчдаа хийн. За тайлбар хэсэгт амтлагчдыг наривчлан бичиж оруулсан байгаа. За энэ ус малд орох уксус би 4.4% ус мал ашигласан байгаа. За 9%-ийн уксус ашиглах бол 120 мл-ийг хийгээрэй. За мөн ногоон амтлагч, удаа амтлагчийг бол хийхгүй байсан ч болно. За ингээд 3-4 минут буцалсны дараа уксусаа хийнэ. За уксусаа хийсний дараа хэрчиж бэлдсэн өргөс тэмхээ хийнэ. За 3-4 минут буцалгаад өнгө нь өөрчлөгдөд ирэхээр дахин өнгө нь өөрчлөгдсөнөөс хойш дахин 2-3 минут буцалгаад ингээд өргөс тэмх маань бэлэн болно. За бэлэн болсон өргөс тэмхээ бэлдсэн шилэндээ савлана. За шилээ ариутгахдаа би яруу орон ус хийгээд богино долгионы 105 минут эргүүлээд авдаг. За ингээд маш амттай дарсан өргөс тэмх маань бэлэн боллоо. Та бүхэн маань туршаад үзээрэй. Дараагийн бичлэг хүртэл баяртай.